За юу байцгаана. За 4-р өдөр лагер дээр ирсэн. Хэдийм авчирсан. Нэг ийм минуттай ирсэн. За нөгөө нэг зэн болохоор батарейны 2 нэмэх хасах клем авчирсан. За тэгээд хойд 2 амортизатор нефт боох 17-гийн болтнуудаас авчирсан. За 3 шиг болт гэх. Тэгээд сая радиаторында тосоол хийчлээ. Тэгээд энэ тосоолны бараг ч дэд юм бэ 5 кг тосоолны бараг 3.5 литр орчуу яв. Тосоол орсон. За тосоолоо хийсэн. За одоо тэгээд аккумуляторынхаа 2 нэмэх хас клемийг сольжоод асаагаад энэ нөхрийн хийг нь авна. За тэгээд яндамаа нэрсэй ийм боорлаа гэдэг ийм янда уутнаас нь гаргаад бэлтцсэн нэг ийм янда ирсэн байгаа 370 зэтих. Тэгээ нэг талын энэ талын доотлол нь жоохон цохигдчихж. Тэгтээ энэ нөгөө харагдахгүйсэн болохоор гайг бах гэж бодоод байна. Явж явахдаа л өмнө явж исэн газаа цогсон яндан баг шиг байна. Явчихсан. Айгу гой дутай яндан байлээ. Тийм 2.5 инч мэнчи яндан баг шиг байна. Энэ болохоор резонатортэйгээ. Энэ л доторт нь моторч хагарч унсан юм бол байхгүй. Тэр их хайтайхан дуурах байх гэж найдаж байна. За тийм байна. Тэгээд өнөөдөр хойд 2 амортизаторынхаа болтыг боогоод клемүүдээс сольчихно. Өнөөдөр машины хийг нь аваад өнөөдөртөө бол өдөө радиатор сенс маань ирэх байсан. Тэгээд ирээгүй байна. Тэгээд дараагийн бичлэгэн дээр ер нь бол радиатор сенсээ сольж таарах юм шиг байна да. Тэгээд би нэрээ урд 2 босоогоо авъя гэж хат мартцсан шүү дээ. Зэнийг юу н захижил таарах байх да. Урд 2 босоогоо солиод тэгээд доогор ирэхэд болчихж байгаа хаа. Өөр нэг яхах юм хийхгүй байх. Урд 2 амарч байна. Бас өндөрлөх ажилтай байгаа. Зөвхөн нэг тийм хөл юмнууд хийх юм да. Эндээс л угаасаа энэ 2 хар таг нь олдохгүй юм байлээ. Тэгээд энэ талын нэг дүрслэн дээр сэвчээрөө тос ороод байгаа асуудлыг 2 тагийн солихоор болсон. 2 хар тагийн энэ таг хоёрыг солино. Тэгэхээр голын том сорох олоо тэр жигтэй авахт нь за доотлын өвчүүн авахт нь тэгээд 2 хар тагаа солиндоо ямарч байсан. Гэтэ энэ хар тагийг эх 7 хоногт радиатор ирэхээр радиатортой хамт солино. Тэгээ нэг мөсөн моторын тосны сольчий доо. Тэг 10 40 мөч юм 10 30 мөчтэй тос хийж бодож байгаа. Тэгэл ерөөхдөө мотор дээр орж асуудалгүй болно. Сэвчээндээ солилцсон, термостатаа солилцсон, хийг нь авчна. Батарейгаа клемээ сольчихно. За тэгээл болчихж байгаа юм да. За тэгээд байж байгаад болцъё guys. За клемнүүдээ солиод тавьцсан. За нэг иймэрхүү л боллоо. Нэмэх хас хоёлын гин сольчлоо. Одоо нэг хүн шиг клемтэй боллоо. За одоо машин асааж агаад тосоолныхаа хийг нь авъя. Дуусан гутаа хойд 2 амортизаторынхаа болтыг тавья да. За асааж үзье. За. Клемээс очихоор бас арай өөр асч шүү. Багш магшуудаас сайхан оолж 2 клем солих гэж. Одоо жоохон асааж агаад хийг нь аваад тий. Одоо хураагаад за арай онгоо сэлийг өгш.
болоогүй байх л та. Одоохондоо бол яг ямар ч доголол бол байхгүй байна. Тэгээд яг нөгөө нь юу яагаад байгаа болохоор хар тагаараа сэвчээрөөгөө тос ороод байгаа болохоор хэсэг байж байгаа буцаад оолдно л доо энэ. Тэгэхээр яаралтай шинэ сэвчээгээд муухай болохоос өмнө гис хар тагаас олчихно. Дараагийн 7 хоног гэхэд ирчих бах. Яг болж өгвөл би машин дээр нэг амар хөдөлгүүр дээр ялангуяа нэг яахтар хуучин морчс юм хэлбэг 50 маяг гэж бодохгүй баг. Тэгээ шинжтэй хужаа юмнууд ч гэсэн тэгээд шинэ юм арай хуучин задаргааны юмнаас арай өөр байлгүй гэж бодоод хуучин юм бол нэг 50 гэж бодохгүй байгаа. Хөдөлгүүр дээр бол яг зүгээр энэ хар тагмаг энтрийг сольжвол бусдаар бол их яахтай асуудал бол гарахгүй байх гэж бодоод байна. Өнөөдөртөө хоёр авцсан баг энэ хоёр тосоод хангалттай хүрчих байх. Нормал нь нэлээд буурчлаа. Одоо нэг жоохон халаад сэнсэн ажиллах хэрэгтэй. Сэнсэн ажиллах юм бол унтрааж байгаад яг бусаа доголдож штэ одоо. Сэнсэн ажиллах. Нэг халангуут нь унтраагаад хэсэг дэш нь гидэлж байгаад хийг нь авчий да. За. Хийг нь аваад дуусчлаа. Ихэд нэмээд дахиад юу н босоод дахиж нэмж орохооргүй шинжтэй юм шиг байна. Тэгээд доод Баатур баанал алдсан байна. Тэр нээцэн гэсэн үг. Тэгэхэдээсээ жоохон босоод нэмэх гэж үзлээ. Ер нь дүү юм байна. Тэгэхээр хийг уулцсан юм шиг байна. Одоо нэг энэ бааныгийн бодиныхаа энэ гэрлийн өсөгч одоо центрийг авъя да. Төртөө нөгөө утсанжаад муугаар дадах. Энийг аваад тэгээд зэн хорооч өсгөж өндөр. Яг машина болгочлаа. Доор нь бүр яра хоёр төмөр хийж уртаас нь анхаараа гаргаж авчихсан. За тарантай тэгээд амортизаторын төлхөр нэрчүүл өндөрлж нэ уртлаа. Одоо газ юуч хойд хоёр амортизаторынхаа болтыг салаад тавьчих та. Ингээд хойд хоёр амортизаторынхаа 17-гийн нэвт боод чангалцсан. Тэгээ хоёр талынхаа хойд хоёр дугуйгаас тавиад чангалчлаа. За одоо дараа нь юу хийх вэ гэхээр баг орж ич би. Аш. Хүй, жаал идсэн юм уу? Хуршийн хавахгүй. Тэгээ маад ингээ ороод иртээ. Яг Монгол бахарш цэвэрхэн. Ямар амар ахилт юм бэ. Сүүл мөлн зүгээр. Халиурс өстэй баст. За тэр жахаа би ч эндээ өнөөдөр юу хийжлээ. За хийгээ авцсан, хойд хоёр болтоо бооцсон, клемээс олцсон. Хурчин юу лээ. Энэ томынхаа бас урд GoPro-г ингээд нэг өвөл нэг Raptor араас голдож ороод мөрөгцсөн энэ уулын зам дээр амар халтраатай хахад. Дэндээ болны барабас харч нэсэн тэгээ тэр нь хагарч мараа унтсан. Номер сүрээс солиод энэ хагархаж ирүүлдэцсэн байхгүй энэ бол 50 GoPro. Тэгээд чи
Жигахан Куприк солих гээд энд нэг өөр Купр аваад бэлтгэсэн байгаа. Нэг юм өөр 63 бас адилхан 50 Купр. Гэхдээ энэ арай өөр юм хар хөхөнгөтэй. Тэгтээ хочид дээрээ тавил болчих байх. За хоол идэ гараад ирэх та. Чам яс өгнөө зөө. Ой мах чанжаа. За нэг хоол идчихэд гарч ирээд. Тэгээд урд Купр өмнө таарах нь байх нь харъя. Хоол идэж уулзъя. За жигийнхаа миний энэ доотлын энийг лед гэрэл бас асгаа хийсэн үл. Энийг яагаад асгаа хийсэн бас нэг харъя да шалгая. Яагаад асахгүй байгаад байна. Тэгээд урд нүрээ нэг босоо нүрээ тавьж үзт юм уу. Энэ ямар харагдах нь үзье. Тэгээд урд хамгаалалтаа өндөр салгачих да. Урд хамгаалтаа салгаад хуурай бодоор бодуулна. Тэгээд хамгаалтаа салгангуутлаа энэ Купрынхаа хоёр соёог тавьчихна. Тэгээд нэг бүр хамгаалтаа сайхан бодуулаад хар болонгууд нь хамгаалтаа буцаагаад өсөрчин. За тэр хооронд нь болохоор 4 фендер авцсан байгаа. Өргөн фендер. Энэ 4 фендерийг будаад энэ Купртэйгээ будаад тэгээд 4 фендерээс солино, Купрээс солино, нүрээ будуулаад тавьчихна. За тэгээд 2 маск загцсан байгаа. 2 маска бас сольчна. Миний маск жоохон муухай болцсон. Тэгээд урд хоёр карлага нэг бодуулчвал тэгээд дажгүй болчихно дөө. За урд нүрээ хамгаалтаа авчи да. За урд хамгаалтаа авцсан. Вишийн гаргаад тавьчлаа. Одоо энийг хуурай бодгонд өгөөд гялгаар хараа бодулнаа. За одоо тэгэн гот энийхээ юуг нь нүрийн солиод нэг үзээдэг. Хоёр маска талж хагаад нүрээ босоо нүрээ нэг тавьж үзээдэг та. За урд хамгаалтаа аваад тэгээд хоёр маска авч агаад босоо нүрээ тавьцсан. Хар өнгөтэй болохоор жоо өнгөн зүрч харагдаж байна. Гэтэ яг бас нэг өөр царай харагдаж шүү. Царайнаас арай өөр болчихж байна. Би яруу нүү доотлогын гэрлийг үзье гэсэн чи тестрээ ийг-ийн хард орхиод ирсэн байх юм. Зөөцсөн. Утсанд нь тог байна уу үзээд шалгаатай. Хоёр гэрлэн л хоёул зэрэг шатна гэж байхгүй. Тэгэхээр нэг бол өсөгчн шатсан, нэг бол өсөгчнөөс гараад хоёр лед гэрэл рүү явсан. Нэг утас нь газар тасарсан байгаа бах. Тэгээ энийг нэгээс шалгачих да. Одоо яг энэ хамгаалтаа энэ турбаг нь солихгүй бол энэнгээр ингэж шамшийцээ. Энийг нэг сольж жагаад задлж авч яваад тэгээд бодуулчихна. Шал өөр царай тарагдах. Яа нэг тухныхаа голд нэг юм мингтэй бачка шиг. Нөгөө нэг залгууж идэрээд энэ голын энийг өгөхгүй мэдрэгч өгөхгүй. Энэ мэдрэгчийн оронд гэдэг юу ачлах юм бэ? Бодоодсон ч 300 шар камерын урт камер суулгачмаар юм байна. Мяш угаасаа нөгөө голын дэлгэцэн Android болгоцсон болохоор шууд 360 камерын холболтод орж иж болно. Тэгтээ яг хэрвээ тэгнэх юм бол энэ толныхоо энэ доод аягийг солиод энэ дээрээ яа нөгөө нэг 360 камерын сүртэй юм аяг орж ирдэг. Энэ дээр нэг тийм аяг тавиад тэгээ хойноо угаасан явчих камерт. Тэгээд шууд 360 камер шууд орно л даа. Тэгтээ жидэрч камер, уртлын камер хэрэг бол их байдгүй лээ. За ямар ч сонирхолтой юм байна босоо нүр тавих чи. Бас нэг арай өөр царайтай харагдаад байт
биш үү? За зөв айдуу. Урд лид гэрлэний дууд болж үзээд та. A few moments later. Гэрлүүдийг янзалчлаа. Тэгээ тестер авчиг болохоор бүгднийг нэг нэгээр нь хөөж үзэхгүй болохгүй байсан. Тэгээд бүгднийг нэг нэгээр нь хөөж үзээд тэгээд өсөгч нь бол зүгээр байсан байна. Би өсөгч шатцсан юм уу? Эсвэл өсөгчнийх нь гал хамгаалалт шатцсан байж магадгүй ч бодсон чинь зүгээр байсан байна. Тэгсэн чинь өсөгчнөөсөө гараад гэрэл рүү явсан. Утас нэг газар тасарчиж нэмэх нь. Тэгээ нэмэх нь улаан утас хажуугаар нь нэмж оруулаад тэгээд холбоод болгочлоо. Нэг ийм л боллоо. Урд хамгаалт хуухаараа бас зүгээр ч юм уу. Ямар ч байсан гэрлээ бол янзлчлаа. Дараа нь 7 хоног 2 маск маань ирэхээр 2 маска тэгээд нүүртэйгээ тэгээд сольж тавих гэж байгаа гүүпертэйгээ тэгээд хормоотой бодуулаад энэ гүүпрээ солидо. Ямар ч байсан холболтын янзлаад болчлоо. Тэгээд урд хамгаалтаа хараад бодулчихна. Миний машиныг сонирхол яах вэ? Нэг юм он залуу хаалганы хавцнуудтай. Тэгээд G55 хянах өрүүл. За тэгээд 55 голын удирдлага Android хөгжимтэй. Урд 2 суудлаас би залуу болгож ирсэн. Миний энэ ч өмнө амар чанга дуутай байсан. Тэгээд би Brabus андаа аваад тавих гэхээр Brabus андангууд амар чанга дуутай байсан. Хайж хаажгаад судалж байгаад нэг ийм нам дуутай Brabus андаа тавьж ирсэн. Миний нэст айгуу гоё сток шиг нам дуутай. Хоёр тал руу нэг гарсан юм нам дуутай Brabus андаа. Тэгээд хойно нэг юм after market уусдаг лээд гэрэлтэй. Хойно хоёр жижигэн чулуу өвцсөн бас хоошо мөхөрч магадгүй гэж дод. За тийм байна дөө. Тэгээд дараагийн 7 хоногт л ер нь Z дээрээ шинэ сэлбэгнүүттэй, радиатортай, 2 хар тагтай ямар ч байсан. Тэгээд өнөөдөртөө бол яг нь хойтлын амортизаторынхаа болт эдрийг сольж тавиад болчлоо. Нүр баахан нэг юм хогнууд цахилгааны уцлын гэсэн хогнууд гарчлаа. Эдрийг цэвэрлээд дөрөвдөө болидо гайс гараашаа жоохон цэгцэлж байгаа. Тэгээд явъя да. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай гайс.